Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд бас үйл явдлыг таймлаг хүргэе. НАТО-гийн дээд хэмжээний уулзалт мягмар гарагт эхэлж байна. За энэхүү НАТО-гийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн хамгийн том хүчирхэг болон тус байгууллагын дээд хэмжээний уулзалт болж байгаагаар онцлогтой. За нийтдээ 32 гишүүнтэй НАТО бол энэ удаагийн уулзалтын хүрээнд тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр цуглаж байгаа юм байна. За НАТО-гийн орнуудын хувьд хамгийн чухал тавигдаж байгаа асуудлууд нь тэдгээр орнууд батлан хамгаалах зардаа нэмэгдүүлэх асуудал байгаа. За Америкийн нэгдсэн улсын тавьсан шаардлагын дагуу НАТО-гийн гишүүн орнууд нийт дотоодын тэтгэгийнхаа 5%-ийг батлан хамгаалах зардалтаа зарцуулах ёстой. Энэ талаар НАТО-гийн орнууд санал зорилттой байр суурьтай байна. За мөн түнчлэн Украин зэрэг олон дэлхийн халуун цэгийн асуудлуудаар НАТО-гийн орнууд хоорондоо санал зорилттой байгаа учраас энэ удаагийн уулзалтаар эдгээр санал зорилтөөнөө шийдвэрлэж чадах хэсэгт нь дэлхийн нийт анхаарлаа хандуулж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний НАТО-гийн түншүүд мягмар гарагт Нидерланд улсад хүрэлцэн ирсэн байна. За тэдний хувьд олон асуудлыг шийдвэрлэхээр цугсны дотор НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютегийн хэлсэнчлэн Америкийн нэгдсэн улсыг дагаж Европ болон Канад эдийн засгийн өсөлтөнд нийцүүлгүүцэх хэмжээгээр батлан хамгаалах салбартаа хөрөнгө оруулалт хийнэ гэж өөдрөгөөр харж байгаа юм байна. Харин Испани улс орон бүр дотоодын нийт техникийн 5%-ийг батлан хамгаалах хэрэгцээнд зарцуулах НАТО-гийн шинэ зорилтоос татгалзаж үүнийг үндэслэхүү гэж нэрлэж байгаа юм байна. За Трамп ч гэсэн энэ тоог бол бас үндэслэлтэй тоог гэж үзэн за үүн дээр хатуу зогсож байна. За тус холбоо нь 32 гишүүнийхээ дэмжлэгийг шаарддаг зөвшөлтсөний үндсэн дээр альва шийдвэрийг мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч бол өөрийн зорилтыг хүндэтгэх ёстой гэж НАТО-гийн орнуудаас шаардаж байна. За бид тэгэх ёстой гэж би бодож байна. За тэгэх ёстой зүйл бол хамгийн бидний НАТО-гийн орнуудын хувьд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх явдал гэж мэдэгдэж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Испани ерөнхий сайд Педро Санчесийн засгийн газрыг шүүмжилж НАТО Испантай харьцах болон Испани бол маш бага төлбөр төлдөг орон гэж мэдэгдсэн. Мөн Канада улсыг цалин багтаа улс гэж шүүмжилсэн байна. За НАТО-гийн гаргасан тоо баримтаас үзэхэд Испани улс өнгөрсөн онд тус эвсэлт хамгийн бага мөнгө зарцуул дотоодын нүүртийнхаа 2%-ийг батлан хамгаалах зардал зарцуулсан бол Канада улс 145%-ийг батлан хамгаалах зардалтаа зарцуулсан байна. Дональд Трамп Иран дахь цөмийн байгууламжийг бөмбөгдөх тушаал өгсөн. За мөн 2003 онд Америкийн нэгдсэн улсын тэргүүлсэн Иракт хийсэн дайн НАТО гүнзгий хувааж за мөн Франц, Герман улсууд уг хаалтлагыг эсэргүүцэж байсан бол Их Британи, Испани улс тухайн үед эвсэлт нэгдэж байсан. Тэгэхээр ийм нөхцөл байдал тухайн уулзалт болж байгаа юм байна. За Европын холбоотнууд болон Канадч тэр Украиныг дээд хэмжээний уулзалтыг хилцэх асуудлын эхэнд байлгахыг хүсэж байгаа бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийг олонний анхаарал татахыг хүсэхгүй байгаа гэдгээ мэдэгдэж байгаа. За Гаагт 2 өдрийн дээд хэмжээний уулзалтанд мягмар гарагт Алтан бос оройн зоог за лав гарагийн өглөө ажлын хуралдаан явагдана. За дэлгэрэнгүй мэдээлэл за энэ асуудал энэ уулзалтаар хилцэх асуудлын талаар бол төдийлөн өргөн хэмжээний мэдээллийг оруулахгүй байна. За үнэн хэрэгтээ НАТО-н дээд хэмжээний уулзлын талаар олон жилийн туршид бол маргаан мэтгэлцээтэй асуудал мэдрэгдэж байсан учраас энэхүү хилцэх асуудлаар тун товчхон байлгасан юм байна. За 1949 онд байгуулагдсан Умард Атлантын эвсэл буюу НАТО нь Хүйтэн дайны үед байгуулагдсан ийм байгууллага гол зорилго нь зөвлөлт холбоот улсын Европын аюулгүй байдалд занал хийж байгаа занал хийлийг эсэргүүцэх зорилгоор анх 12 улстайгаар байгуулагдаж байсан. За энэ эвсэлд бол хамгийн хүчтэй үр гүйцэтгэх ус бол яхаа аргагүй Америкийн нэгдсэн улс байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд Москватай харилцах нь бол тус улсын гадаад бодлогот бол чухал үүрэгтэй за түүнтэй адилхан НАТО-гийн хувьд анх НАТО-г үүсгэн байгуулах гол шалтгаан бол зөвлөлт холбоот улс Оросын холбооны улстай харилцах асуудал байсан. НАТО-гийн хувьд бол шууд өөрөө Украиныг зэвсэглэх ийм сонирхолгүй байгаа. За байгууллагын хувьд бол тус байгууллагт ямар нэгэн зэвсэг техник бол байдаггүй. За харин түнш болон өөрийн түнш орнуудынхаа дэмжлэг тулгуурлан альва орнуудад дэмжлэг үзүүлж ирсэн. За тийм утгаараа бол Украинд түнш за мөн цэргийн хоол хүнс эмнэлгийн хэрэгсэл хуйг дуулах нисгчгэн онгоц за мин зэрэг мин зэрэгтэй тэмцэх төхөөрөмж зэрэг олон төрлийн тоног төхөөрөмж болон тусламжийг
дэмжлэг үзүүлсээр ирсэн. За мөн НАТО-гийн гишүүн орнууд тус бүртээ Украинд дэмжлэг үзүүлж ирж байгаа. За Украины 2024 онд авсан нийт одоо цэргийн дэмжлэгийн 60%-ыг Европын холбоонууд нь хангасан байна. За НАТО эдгээр орнуудын зэвсгийн нийлүүлэлтийг Польшийн хил дээрх хабаар зохицуулж үйл ажиллагааг нь явуулдаг. За энэхүү хаб буюу зангилаа нь Украины цэргүүдийн одоо зэвсэг авах гол газар төдийгүй мөн Украины цэргүүдийг Европын орнуудаас өгч байгаа зэвсэгт одоо сургах ийм сургалтын үйл ажиллагаа явагддаг гол цэг нь болдго юм байна. За мөн холбоотнуудын хувьд бол сүүлийн үед Оросын холбооны улсын түрэмгийлэлтэй холбоотой хилийнхаа аюулгүй байдлыг одоо чангадах асуудал бол эхний ээлжинд тавигдаж байгаа. За саяхан Финланд, Швед улсууд НАТОд илсэн энэ асуудал улам одоо НАТОгийн санааг зовох асуудлын тоог бол нэмэгдүүлсэн байгаа. НАТОгийн шинэ зэвсгийн төлөвлөгөөний дагуу 300 мянган цэргийн албан хаагчийг хуурай газар, далай, агаар, кибер орон зайд альва халдлагыг эсэргүүцхийн тулд 30 хоногийн дотор байрлуулсан гэсэн ийм шин төлөвлөгөө гаргасан. Гэвч шинжээчид холбоотнууд цэргийн тоогоо энэ одоо 300 мянгад хүргэж чадах хэсэгт нь бол эргэлцсэн хിവэр байгаа. За мөн энэ одоо НАТОгийн зэвсэг техникийн тоо гэдэг нь бол цэрэг зэвсэг техникээр бол зөвхөн хязгаарлагдахгүй. За мөн дайсан хэрвээ давталсан тохиолдолд өөрийн улсын одоо мэдэлд байгаа хүчийг НАТО хэрхэн одоо үр дүнтэй ашиглаж зохицуулах вэ гэсэн асуудал бол чухал үүрэг гүйцэтгэж байгаа. За тийм учраас бол Америкийн нэгдсэн улс тэргүүлсэн энэхүү холбоотнууд Оросын холбооны улс болон одоо бусад улсаас ирж байгаа аюул занлыг хэрхэн үр дүнтэй намжаах, сэргийлэх нь бол аюулгүй байдлын чухал ийм зорилтонд орж байгаа. За сүүлийн үед өмнө нь бол Украины хямрал үүсгээс өмнө НАТОгийн орнууд цэргийн зардлаа танах ийм бодлого баримталж байсан бол Украины дайн үүсэнтэй холбоотойгоор НАТОгийн орнууд зэвсэг техникээ нэмэгдүүлэх, за мөн цэрэг татах зэргээр бол батлан хамгаалах зардлаа яахын аргагүй нэмэгдүүлэх юм шаардлага гарч байгаа. За тийм учраас бол хамгийн анх НАТОгийн орнууд батлан хамгаалах зардлаа дотоодын нийтийнхээ 2% хүргэнэ гэсэн ийм зорилт дэвшүүлсэн бол энэхүү одоо Оросын түрэмгийлэл идэвхжиж байгаа. За мөн одоо НАТОгийн хил өргөцсөнтэй холбоотойгоор тухайн зардлыг 5% хүргэх шаардлагыг бол Америкийн нэгдсэн улсаас одоо тавьсан. За өнгөрсөн жил бол 22 улс энэ зорилтонд хүрч чадсан байна. За харин энэ зардал нь бол 10 жилийн өмнөхөөс бол харьцуулахад их өсөлт гаргаж байгаа юм байна. За Гаг хотод бол холбоотнууд зам гүүр, бомб, нисэх онгоцны буудлыг сайжруулах, за мөн ирээдүйн дайн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд нийгмийн тэр чигтэнд бэлтгэх ажилд бол нийт төсвийн одоо зарцуулах 5%-ийн 3.5%-ийг 1.5%-ийг нь шууд батлан хамгаалах зардалтаа хөрөнгө оруулахаар тохиролцох ёстой байгаа. Тэгэхээр энэ асуудал одоо холбоотнууд нэгдсэн байр суурьнд хүрэх хэсэг нь бол энэ удаагийн улсуудын гол зорилго болон одоо энэ уулзтаас хүлээгдэж байгаа гол үр дүн болж байна.